хотод зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За Монголын арилжааны банкуудын нэгдүгээр улирлын тайлангууд үндсэндээ танилцуулагдаад дууслаа. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр уламжлалчасаар банкуудын талаар ярилцсан. За мэдээж агуулгын хувьд бол 2025 оны нэгдүгээр улирлын тайлан дээрх ашиг ажиллагааны үзүүлэлтүүд, зээлийн багц хэрхэн өөрчлөгдсөн, мөн банкны хувьцааны одоогийн үнэлгээ, за хувьцаа хөрөнгө оруулалттай холбоотой голдох үзүүлэлтүүд нь хэр байгаа. За мэдээж чухал анализ яг гол концепцээр эдгээр ер нь тоонуудыг бид нар хараад юуг ойлгох ёстой, ямар хөрөнгө оруулалтын стратеги барих уу гэдэг хөрөнгө оруулалтын зөвлөмжүүдийг хүргэнэ. Буюу ер нь хэдүүлээ банкнд цааш хувьцаанд хөрөнгө оруулдаг бол хийх ёстой алхах мод, харах ёстой индикаторуудыг маш товч хүргэнэ. За бид нар бол мэдж байгаа Монгол хөрөнгөний бирж дээр бол ер нь Монголын хөрөнгөний зах зээлийг бол арилжааны банкуудын хувьцаа бол тодорхойлдог гэж бол хэлэхэд бол хэлцэхгүй. Яагад бол за банкуд системийн топ 5 банк маань бирж дээр тавуулаа нээлттэй компани болчихсон 3 жилийн бас. За энэ өрөөнд бол мэдээж зах зээлийн үнэлгээ, за төлж байгаа ногдол ашигын хэмжээ, арилжааны этик зэрэг голдох хувьцааны үзүүлэлтээр бол ер нь бол хөрөнгөний биржийн тал ба түүнээс дээш хувийг үзүүлдэг. Ер нь бол зах зээлийг бол тодорхойлж байгаа. За мэдээж хувь хөрөнгө оруулагч, байгууллагын хөрөнгө оруулагч бүхэлд нь хэрвээ хувьцаанд хөрөнгө оруулдаг бол заавал хөрөнгө оруулалтын портфолио багц дээр нь бол банкуудын хувьцаа байж идэг байгаад. Тэгэхээр л хэдүүлээ банкыг бол улирлын тайлан гарах болгонд за хагас жилийн аудитын тайлан гарах болгонд нь ярилцаад одоогийн нөхцөл байдлын анализын цаашдын төлөв стратеги тодорхойлох нь бол яалчгүй чухал юм аа. За яг хөө өмнөх дугаарууд дээр хэд дууд бол банкуудын талаар ярилцсан байгаа. Банкуудын хувьцааг бол бид нар мэдж байгаа. Ер нь бол харьцангуй attractive буюу хөрөнгө оруулахад таатай хувьцаа. Яг тэгвэл олон улс төр Монгол төр хувьцааны үнэлгээ нь бол харьцангуй хямд үнэлж идэг. Аль ч талаас нь харсан. Үнэлгээ бол харьцангуй юм дэдэг. За нөгөө талдаа бол бизнесийн үйл ажиллагаанд тогтворч за харьцангуй одоо бизнес үйл ажиллагаа зогсох дампуурах эрсдэл багт. За гуравт бол мэдээж энэ хүрээнд ногдол ашигын өгөөж, ногдол ашигын үзүүлэлтүүд бол өндөртэй тогтмол тараагаа явдаг баг. За бид нар сая ногдол ашигын сезоныг бол өнгөрөөд дуусгасан. За зарим хүмүүс бол IPO дээр нь авсан бол 20-23% ногдол ашиг өгөөж, хадгаламжийн хүнээсээ дандаа өндөр 15-20% өгөөж идэг бол бүгд аваад энэ 7 хоногт, эх 7 хоногт дасан дороход бэлэн байж байна. Тэгэхээр бол мэдээж банкуудын хувьцаа бол хөрөнгө оруулалт бол таатай. За мэдээж аль банк аль үнэлгээ гэдээс хамаарна. За одоо яг хуу банкны хувьцааг хэдүүлээ яриад за үнэхээр ногдол шөөж өндөртэй таатай гэж ярьж байна. За үүнээс цааш хугацаанд ер нь хэдүүлээ өмнөх сургамжуудыг хараад хэд хэдэн одоо банкны хувьцаанд хөрөнгө оруулсан, эсвэл хөрөнгө оруулах байгаа бол голдох би нэг 4-5 индикаторыг эхний слайд дээр бол тавьсан байгаа тийм. Цааш тарах хэвээр банкны key үзүүлэлтүүд гэж байна. Хувьцаанд хөрөнгө оруулах бол. За ер нь бол бид нар яг гэж банкны хувьцаа авд юм бэ гэвэл доор байгаа хоёр л ерөөсөө хүчин зүйл байгаа душаад. Банк бол угаасаа хэлсэн бизнесийн үйл ажиллагаа модулээс хамаарат mature учраас тогтмол ногдол ашиг өгдөг гэж байна. Жил болгоо хувьцаа эзэм шиг шүү дээ. За мэдээж жил бүрийн тогтмол ногдол ашигыг бол хувьцаа эзэм шиг таавал аавна. Яг л та тэр банкны эзэн болчихж байгаа. За нөгөө талдаа бол урт хугацаанд та 1000-д авсан хувьцаа магадгүй 1400, за 10 жилийн дараа магадгүй 1800, 2500 болохыг бол мэдээж шаардна буюу хувьцааны хашийн өсөлтийг бол бид хөрөнгө оруулж бид энэ хоёр зүйлийн ашигтай энэ хоёр зүйлийг банкудаас ол шаардж байгаа энэ хоёрыг авахын тулд мөнгөө байршуулсан баг. Мэдээж сайн дурын одоо donation бол энэ бол биш байгаа. За тэгэхээр энэ хоёр суурь хүчин зүйл хангахын тулд банкны суурь үзүүлэлтүүд ямар байх ёстой юм бэ? Цааш энэ дөрөв харчаал гэж байгаа. За ерөөсөө нэгдүгээр тань яг одоо гэвэл би бол зэрэг хамгийн түрүүнд банкны одоо CAR гэж ярьдаг буюу өөрийн өрнгийн зохистой харьцаа гэж байгаа. За банкны бизнес бол Монгол банкнаас зохицуулттай лицензтэй бизнес буюу хин нэгэн дуртай нэрхэлж болдоггүй өссөн үедээ дампуураад үд хаалгаар хаашдаг бизнес бол огтоосоо биш. Яг бол банк дампуурахад санхүүгийн систем зах зээл явал тэр чигт нь хямраачих эрсдэлтэй байдаг буюу дампуурлахад хитрхи том гэж мэргэжлэр ярьдаг байгаа. Тэгэхээр бол мэдээж Монгол банкны өндөр хяналтан доор холбогдох бүх санхүүгийн үзүүлэлт нь зохистой харьцаа, доод чалгуур үзүүлэлтүүдийг хангадаг, шалгагддаг, хянагддаг тийм зохицуулттай бизнес гэж хэлж болно. Тэр хөрөнгө оруулалтын зүгээс бол харьцангуй эрсдэл багтай нэг хаалт фильтр гэдэг бол даваа талыг бол бий болгоно. За өөрөөр нь зохистой харьцаа гэж байгаа. Хэрвээ та банкнд мөнгөө хадгалуулдаг буюу хугацаатай хадгаламж хийдэг бол банкнаас та нэг л зүйлийг харсан. Тэр бол эдгээр зохистой харьцаа дундаас за нэг Монголд нийтлэг 5 харьцаа л хэдүүлээ хоёрыг нь л ярь хамгийн чухал нь. Хэрвээ хадгаламж эзэн шигт бол хэдүүлээ төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь харна буюу би нэг 100 сая хадгалууллаа. Жил хадгалуулсан гэсэн боловч 3 сарын дараа надад мөнгө гарсан, хэрэгцээ гарсан. Би 100 сая хүүтэн очих татаад авах гэсэн чинь банк таны мөнгийг хангаж чадахгүй буюу хөрөх чадвар, төлбөрийг шингүүсгэж чадахгүй байвал энэ бол төлбөр түргэн гүйцэтгэх чадвар эрсдэлтэй буюу асуудалтай болж байгаа. Тэр хадгаламжийн зөвч бол хэдүүлээ энэ үзүүлэлтийг нь бол хараад явчихна. За энэ удаа бол та бид нар бол хөрөнгө оруулагч нар буюу хөрөнгө оруулалт байгаа тохиолдолд банкны өөрийн зохистой харьцаа гэж байгаад. Буюу одоо маш энгийнээр хэлбэл банкны одоо бизнес томроод актив нь их усөр татаад активаа томруулж болно. Гэхдээ энэ актив чинь тодорхой хувийг нь заавал өөрөнгөөр хангаж явах хэвээр одоо хөшүүрэгдэх зохистой
зохистой харьцаа гэж үзүүлдэг нь хилээд байгаа гэсэн үг. За тэгэхээр банкны зохистой дээр одоо өөрөөр хэлбэл зохистой харьцаа үзүүлэлт байснараа дээрх хоёр хүчин зүйл чинь хангагдана буюу банк төдий чиний өөрийн сайтай их байна, төрийгөө хөшөөрөгдөд ирээдүйн зээлийн багцаа томруулна. За банкны гол бизнес ашиг бол зээлийн багц буюу түүнээс орж ирэх хүүгийн орлого байгаадах. Тэгэхээр зээлийн багц томорно, хүүгийн орлого томорно буюу хувьцаа эзэмшигчийн зүгээс сая 3-5 жил урт хугацаанд хөрөнгө болсон бол нөгөө таны хувьцааны бялуучин томорно буюу урт хугацааны ханшийн өсөлтийн одоо потенциал нь бий болно гэж байгаа. Өөр зохистой харьцаа байсны үндсэн дээр, өндөр байсны үндсэн дээр. За нөгөө талдаа бол хамгийн чухал нь ногдол ашиг. Бид нар сая голомт банкн дээр маш том кейс болсон. Буюу голомт банкны хувьцааг 2024 оны тайлан жилээсээ ногдол ашигын зах зээл дээр 180-аас 202, 240 төгрөгийн ногдол шиг тараана гэдэг консенсус хүлээлт бий болгоод түүндээ найдаад хувьцааг нь тодорхой хэмжээр аваад хөөрөгдүүлж гисэн байгаа гэсэн. Гэтэл бод байдал дээр голомт банк одоо өөрөөр зохистой харьцааг хангахын хүрээнд, нэмэгдүүлэхийн хүрээнд буюу цаашдын бизнесийн үйл ажиллагааг томруулахын хүрээнд ногдол ашиг байдлаар эзэдээ тарах гэхээсээ илүү тэр мөнгөө ирээдүйн бэлрүү томруулах бизнест бол зарцуулчихсан байгаа. За тэгээд ногч 100 төгрөг бол тарааж исэн санаж. За үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт маш буруу ойлголттой байсан хувьцаа нэргээд их хэмжээгээр бол унсан байгаа. 1400 үнэтэй 1000 руу орчод ирчихсэн. Тэгэхээр одоо ер нь бол хэдлээ банкны хувьцаанд авч байгаа бол яалчгүй кар өөрөөр зохистой харьцаа бол харах шаардлагатай байх нэ. За дүнэлт нь бол мэдээж энэ харьцаа бол өндөр байх шаардлагатай. За яг одоо Монголд банкуд дээр 2025 оны 1-р улирлын байдлаар нэг дундчин 14 орчим хувьтай зохистой харьцаа. Буюу өөрийн өрөнгө нь 1.4 их найд гэж бодоход нөгөө талдаа бол одоо нийт актив ассет нь 10 их найд гэдэг ч байгаа. Буюу 10 их найдын активтай бол та заавал 1.2 их найдын өөрийн өрөнгөтэй бай гэж Монгол банкнаас шаарддаг буюу 12%-ийг шаарддаг, 12.5%-ийг шаарддаг. За одоогор бол банкуд бол үүнийг хангаж байгаа буюу 14-тэй байгаад байна. Гэтэл хэдлээ яг энэ хоёр суурь хүчин зүйлийг хангаад жил болгон тогтмол ногдол шиг кэш байдлаар сайн аваад өөр өөр хөрөнгөлөөс ашиг аваад нөгөө талаа бизнес нь томроод явъя гэвэл энэ харьцаа төдий чинь өндөр байх шаардлагатай. За одоогор тэргүүлж байгааг бол Хас банк 19 орчим хувьтай, Хаан банк 18 орчим хувьтай байна. За тэгэхээр хамгийн түрүүнд энэ үзүүлэлтийг бол хэдүүлээ тогтмол харж явах хэрэгтэй болоод байх нэ. Мэдээж суурь дедлайн 12.5-аас өндөр буюу одоо системийн дунджаасаа бол өндөр байх. За болж бол 20-с дээш байх хэрэгтэй болж байгаа. Тэгжээч бизнесмен сайн үр ашиг дүрэнг бол болох нэ. За яг хуу үргэлжлүүлээд хэдл хэд үзүүлэлттэй бол слайдтайгаа холбоод ярилцаад явж байна. За хоёрдугаар слайд дээр банкны нийтийн үйлдвэрлэлийн ашигт ажиллагаануудыг харуулсан байгаа даа. За мэдээж бирж дээр байгаа системийн топ 5 банкаа бол энэ дээр тавьсан байгаа даа. За 5 банкнаас худалдаа хөгжлийн банк одоогоор тайлангаа нийтлээгөө байгаа даа. За Монгол банкны журмаар бол 30-ны дотор байдаг. Хугацаа нь арай болоог байгаа учраас. Тэгэхээр зарим үзүүлэлтээр бол худалдаа банкны үзүүлэлтийг оруулаагүй хассан байгаа. За ингээд харуул ерөнхийдөө бол цэвэр ашиг бол банк болгон дээр харилцан адилгүй янз бүр гарсан байгаа. За ингээд харуул 5 банкаар бол ер нь бол 2 нь сайн өссөн, 2 нь нэлээд буусан, за нэг нь бол өөрчлөлт. За энэ 5 банк гэдлээ дундчлаад үзвэл буюу 2024 оны 1-р улирлыг нь 2025 оны 1-р улирал буюу одоо өмнөх жилийн муу ихтэй харьцуулахад ер нь бол системийн 5 маань хасах нэг хувьтай буюу цэвэр ашиг нь өсөөгүй. За бараг буурчихсан үзүүлэлттэй байгаад. За Хаан голомт бол 31%, голомт хамгийн өндөр 36%тай, голомт нодлон 86 тэрбум бол энэ жилийн 1-р улирал 117 тэрбум гаргасан байна. За худалдаа хөгжил төрийн баг харамсалтай нь 31-45% чигсэн. За төрийн баг хамгийн өндөр буюу 45% чигсэн. 13.9 тэрбум л 1-р улирал цэвэр ашигтай ажилласан байгаа даа. За энэ яагаад ингэж буурваа гэдэг хэлээ. Дараагийн баруун талын слайд дээрээс харъя. Ерөөсөө банкны ашиг олдог гол үндсэн хоёр механизм гэж би танд өмнө хэлж ирсэн. За хамгийн гол одоо ашигын дийлэх хувийг бүрдүүлдэг буюу банк татсан их үүсвэр, хадгаламж их үүсвэрүүдээс зээл олгодог. Тэрний ерөөсөө хүүний зүрх байгаа буюу хүүний спред. Хадгаламж төлсөн хүү, их үүсвэртэй төлсөн хүү, за түүнээсээ хасаад зээлээсээ орж исэн хүү, энэ хоёрын зүрхүүдээр банкны хүүгийн цэвэр орлого бүрддэг байгаа. Хамгийн гол ашигын сегмент гэсэн. За нөгөө талдаа бол мэдээж хүүгийн бус орлого буюу за нийтлэг хоёр нь банкны шимтгэл хураамжуудын орлого, за нөгөө талд бол банкны алтны дериватив арилжаануудын орлого, энэ хоёр төрлийн орлогоор хүүгийн бус хангадаг байгаа. Гэхдээ Монголын банк нь ер нь олон улсын банкнд коммерчл банк байгаад бол хамгийн гол бизнес нь зээлийн багц түүнээс орж ирэх хүүгийн орлого байгаа. За ягаад банкуудын эдгээр хоёр банкны ашиг буурваа? За нөгөө хоёр банк маань 30-30 өсвөө гэдээ хараад үзүүл хийдлээ. Өмнөх жилийн муу үеийн хүүгийн цэвэр орлогыг харьцуулаад үзье. За нөгөө 5 банк маань харагч байна. За удлаа хөгжлийн банк бол дунд нь түр хассан байгаа, тайлн ороагүй учраас. За ингээд харангуут банкуд маань ер нь бол голомт 11%-аар буурчихсан, худлаа хөгжлийн банк
төрийн банк маань 6-аар буучихсан хас банк нэг өөрчлөлтөх. За ганц хаан банк өссөн байгаа буюу ягаад цэвэр ашиг буурсан бэ гэвэл ерөөсө хүүгийн цэвэр орлого буурсан байна гэж тайлбарлаж болох нэ. За доотлын график дээр илүү ойлгомжтой байх үднээс ерөөсө 2024 оны 1-р улирлыг нь 2025 оны 1-р улирлын энэ өсөлтийн хувийн зөрүүг нь би энэ дээрс харуулж байна. За улаан өнгийн график дээр бол банкнаас гарсан хүүгийн зардлыг нь харуулж байгаа Q1-ийг. За ногоон өнгийн босоо багнын график дээр хүүгийн орлогын Q1 Q2-ийн өсөлтийн хувийг нь харуулж байгаа. За эндээс ингээд хараад үзвэл ерөөсөө хүүгийн орлого өссөн гэхээсээ илүү дандаа зардал нь өссөн байдалтай харагдаж байна. Буюу голомтын хүүгийн зардлал үндсэндээ өмнөх хэлтэй харьцуулахад 80% өсч гисэн. Нөгөө талдаа хүүгийн орлого дөнгөж 39% өссөн. За хаан банкн дээр бол 15% орлого өссөн мөртлөө хүүгийн зардал нь эргээд хас 16% гарч гисэн. За хас банк ганц ашигтай гарсан нь бол энэ дээр харагдаж байна. Тэр нь бол ягаад цэвэр ашиг буурчваа гэдэг бол хэдүүлээ 1-р улирал дээр хүүгийн цэвэр орлого буурсантай холбож тайлбарлаж болох нэ. За тэгэхээр банкн дээр хэдлийн хөрөнгө оруулалт хийж байгаа бол мэдээж хувьцаанаас ерөөсөө хамгийн гол зүйл нь ирээдүйн ашигтай ажиллагааг л харна. Тэгэхээр банкны гол ашиг олдог зүйл нь бол хүүгийн цэвэр орлого буюу одоо хүүний цэвэр маржин гэдэг үзүүлэлтийг харах хэрэгтэй. Эсдийн өмчөө өгөөж өөрөөрөнгөө хэр зэрэг нэмэгдүүлж чинь ROI за нийт активаараа хэр зэрэг хэрэгжилж чинь ROA зэрэг харах хэрэгтэй. За хамгийн чухал нь би энэ дээр дурдсан байгаа. Ерөөсөө банкны хүүгийн цэвэр орлого жил болгон өсөлт нь маш тогтвортой жигд байж байгаа хэрэгтэй. Үндсэн бизнесээ жигд орлого олоод жигд өсөлтөд хангаж явах хэрэгтэй. За тэгжээж нөгөө ногдол шиг ирээдүйн ногдол шиг болох хоригдлын сан шиг өөр өөр дээр хөндлөсөн шиг бүрднэ. За мөн түүнээс орсон мөнгө чинь ирээдүйн зээлийн багцыг томруулах гол ихүүсрүүд нь болно. Тэгэхээр энэ өсөлт хамгийн гол нь жигд тогтвортой байж байгаа хэрэгтэй. За бас нэг чухал хүчин зүйл байдаг. Өмнөх дугаарууд дээр л ярьсан. Цэвэр хүүгийн маржин гэж байгаа. За банкуд бол цэвэр хүүгийн маржин бол маш энгийн тодорхойлолт. Буюу тэгтээ маш чухал байгаа. Банкны актив дээр буюу одоо байгаа нийт хөрөнгүүдээрээ хүү болж болох нийт хөрөнгүүдээрээ хэр зэрэг цэвэр хүүгийн орлого олсон бэ гэдгийг цэвэр хүүгийн маржин тодорхойлж идэг байгаа. Тэгэхээр банкуд бол харилцан адилхан янз бүр байгаа. Хаан банкыг сүүл харахад 1-р улирал дээр нэг 5 орчим байтай харьцангуй өндөр байгаад. Буюу банк янз бүрийн активтэй байгаа. За мэдээж зээлсэн хүүний орлого бол энэ актив дундаасаа хүү олох актив дундаасаа хамгийн өндөр ашиг бол олж идэг байгаа. Буюу банк хэрэг их усэр татсан л бол боолж игүүл зээлээ өгж явах хэрэгтэй. За нөгөө талаа мэдээж зээлс орж байгаа хүүгийн орлоос гадна банк их усэр дээрээсээ бонд хөрөнгө оруулалтыг хийн, хувьцааны хөрөнгө оруулалтыг хийн, өөр талуудад одоо юу гэдэг өрийн бичгээр хөрөнгө оруулалт зээлгээ гэдэг үйл. Энэ бол унаасаа хүүгийн орлого олж байгаа. А гэхдээ энэ дунд хамгийн дийлэх хувь нь Монголын банкуд дээр бол дийлэхт нь одоо зээл олгосон зээлээс орж байгаа хүүний орлого бол бүрдүүлж байгаа. Тэгэхээр аль нь илүү ашигтай вэ гэвэл мэдээж энэ янз бүрийн активуудаас илүү зээллээд түнээс орж байгаа хүүгийн орлого бол өндөр байх ёстой. За түүнийг дагаад цэвэр хүүний маржин буюу нэмч нь бол нэмэгчээд юм аа. Тэгэхээр хэдүүлээ банкны улирлын тайланг харж байгаа бол ерөөсө зээл болгоход нь хэр зэрэг нэмэгч чинь. За түүнээс орж ирэх хүүгийн орлого нь хэр зэрэг цэврээр нэмэгч чинь гэдгийг харах шаардлагатай болох нэ. Хоёр дахь хүчин зүйл нь бол тэр байна. За үргэлжлүүлээ. Гурав дахь одоо бидний гол харж ах хэвээр зүйл бол хэлээдээ илүү баланстал дээр нь орё гэж. За банкны хэдүүлээ балансыг хараад үзвэл зээлийн үзүүлэлтийг нь дараагийн слайд дээр харуулж байна. Зааш тайлан дэрч. За зүүн талын график дээр банкуудын мөн 1-р улирлын зээлийн багцуудыг нь тодорхойлсон байна. За баруун талд бол хамгийн чухал зээлийн чанар буюу чанаргүй зээлийн харьцааг 5 банк дээр гаргаж ирсэн байгаа. За хэдүүлээ өмнөх улирлыг нэмэн адил хараад үзэхэд ерөнхийдөө бол банкуудын зээлийн багц буюу харьцангуй баланс дээрх хуримтлагдсан дүн учраас өмнөх жилийн мөн үетэй гэхээс илүү 2024 оны 4-р улиралтай харьцуулах нь илүү оновчтой. За ингээд хараад үзвэл 5 банк маань ерөнхийдөө бол зээлийн багцаа бол сайн нэмэгдүүлсэн гэж хэлж болох нэ. За өмнөх улиралтай харьцуулахад дунджаар нэг 4% нэмэгдүүлсэн. За өмнөх жилийн мөн үе буюу 24 оны 1-тэйгээр харьцуулаад үзүүлэлт үндсэндээ 30% орсч гисэн. Маш сайн зээлийн багцаа нэмэгдүүлсэн байна. Бүх банкуд дунджаар 30% гэж байгаа. За ер нь 2024 он бол банкуудын хувьд бол маш таатай жил байсан. Монголын эдийн засаг бол харьцангуй идэвхжлийн үе дээрээ бод өсөлтөд бол үүсчихсэн. За мэдээж эдийн засаг идэвхжээрээр эдийн засгийн идэвхжил нэмэгддэг. За үүнийг дагаад банкуудын зээл бол сайжирдаг багтах. Буюу зээл ололтыг дагаад хүүний орлогч сайжирна. За мөн эдийн засаг сайжрах хэрээр зээлдэгч талуудын зээлийн чанар нь сайжирдаг буюу чанаргүй зээлийн харьцуудад бол бууж ирдэг байгаа. Тэгэхээр би өмнөх дугаар дээр ярьжсэн хэдүүлээ банкн дээр харж байгаа бол ашигтай ажиллагааг шийдвэрлэдэг маш том нэг чухал хүчин зүйл бол одоо хүчин зүйлүүдийн нэг нь бол хэдүүлээ чанаргүй зээлийн харьцаа гэж ярьж ирсэн байгаа. Тэгэхээр эдийн засаг сайн байсантай холбоотойгоор мэдээж 2023 24 онууд бол чанаргүй зээлийн харьцаа бол бүх банкуд дээр бол бууж ирсэн. За ковид үед бол зарим банк 14 15%, дунд чинь 9 10 гэдэг маш өндөр байсан. За одоо бол маш
буурсаар багтах. 25 оны 1-р үлрэлийн байдлаар нэг банкуудын дундаж чанаргүй зээлийн харьцаа 3.6-тай буюу харьцангуй бага түвшинд бол байгаад байна. За тэгэхээр нэг зээлийн багцаал нэг иймэрхүү хаан банк бол нэг 12.5 их 80-ийн зээлийн багцтайгаар бол банкуд дундаа бол тэргүүлж байна. За хамгийн бага нь бол хас төрийн банк орол зөвхөн 3.9 их 80-ийн зээлийн багцтай болчихсон. Банкуд маань жигт нэмэгдүүлсэн. За голомт банкны хувьд өнгөрсөн жилээс эхлээд 2023 оноос эхлээд их дунд хугацааны төлөвнөд их тэрэлтийн үе тийм стратегитэй ажиллаж байгаа. За энэ үрээнд бол мэдээж нийт хөрөнгийн хувьд бол зээлийн багц цагуун голох үзүүлэлтээр дээр бол хаан банкны араас буюу системийн топ 5-та бодлого хөгжлийн банкыг гүйцэж ирээд хоёрт бичигдэхүйс том банк бол босон байгаа. За мэдээж энэ үрээнд зээлийн багц нь 7.7 их 80-т. За өмнөх үлрэлттэй харьцуулбал 3.1%. Харьцангуй зээлийн багц бол сайн өсгсөн үзүүлэлттэй бол байгаад байна. За 2025 он бол яг уу эдийн засгийн өсөлтийн цаашдын хүлээлт төлөв одоо амтлуугийн хувьд бол олон улсын байгууллагууд за Монголын төсвийн тодтгол Монгол банк зэрэг Монголын эдийн засгийн өсөлтөд бол харьцангуй өөдрөөр орчих буюу нэг дундчлаа үзвэл нэг 5.5-аас 6% буюу нөлөөлөн жилийн эдийн засгийн өсөлтөд бол хадгалж үржнэ гэж харьцангуй өөдрөг бол тавьсан байгаа. За гэтэл бодит байдал дээр бол за Трампын гадаад худалдааны зайн за тэр нь өөрөө хятад нөлөөлөх макро эдийн засгийн үзүүлэлт за тэр түүнээс үүдэх Монголын эдийн засгт дан байдлаар нөлөөлөх зэрэг тодорхой бус байдлууд бол үнэхээр юм бол нэмэгдэж ирсэн. Тэгэхээр бол миний зүгээс бол ярилцсангүй эдийн засгийн өсөлтөө бариад за магадгүй 4-5 хадгалах хэдийч хэдүүлэнд нь хөрөнгө оруулалтын орчин, зах зээлийн орчинд бол бизнесийн орчинд хэд хэдэн сорилтууд бол үнэхээр хүлээгж байна. За энэ бол мэдээж эдийн засаг агшаад буурахаар бол банкуд бол энэ бол таатай зүйл бол биш ээ. Зээл олгоход бол буурна. За чанаргүй зээл магадгүй эдийн засаг муурлаад ирвэл за нүүрсний үн бууж байна. За дэсийн үнийг дагаад уулархайн компаниуд муудаад, барилгын компани, тээвэр үйлчлийн салбар муудаад ирвэл нүү чанаргүй зээл ярьцсан бүгд дээшээ дэрнэ. За тэгэхээр яг энэ онд бол харьцангуй өсөлтөө бол барьчих болов гэж харж байгаа. За нөгөө талд бол инфляцийн түвшин бол оны ихнээс бол тасралтгүй нэмж байна. Одоо нийслэлт бол 10%. За инфляц бол мэдээж эдийн засгт маш таагүй буюу бодит орлогыг бол хороож идэг байгаа. Эдийн засгийн өсөлтийг боомж идэг байгаа. За нөгөө талд бол төгрөгийн аш, $10 тарьц төгрөгийн аш бол он гарснаар тасралтгүй усраа одоо нэг за баг ченжүүд дээр 3.6 за Монгол банкны албан ашаар 3.560 орчимтай байгаад. Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчин бол үнэхээр хэд хэдэн сорилтууд хэдүүлэнд нь бол тулгарж байна. За мэдээж ийм учраас банкны хувьцаанд хөрөнгө оруулж байгаа хэдүүлээ 2-р улирлын тайланг одоо Q1 дээр бол банкуд бол гайгүй байж байна. За хэдлээ 1-р хагас буюу 2-р улирлын тайланг нь харъя. За 2025 оныхоо 3-р улирлын тайланг харъя. Банкуудын зээл бол голдуу хавар зам бол барилга хөдөө аж ахуйг идэвхждэг баг. За үүний дараа макро эдийн засгийн орчин муудвал бизнесийн зээл олголт нь хэр зэрэг тогтун байж гин хэр зэрэг муу өссөн байна. За үүнийг дагаад NPL нь дээшлүүд доошлоо гэдэг бол харах нэ. За чанаргүй зээлийг товчхон хэлэхэд бол 25 оны 1-р улирлын бүх банк 3.6%. За хамгийн бага чанаргүй зээлтэй нь Хас банк 2.1% бол тэргүүлж байна. За араас нь голомт банк. За төрийн банк бол чанаргүй зээл бага зэрэг өндөртэй буюу дунджаас харьцуулахад 5.2, 2.1 шивээр бол өндөр байгаад байна. Тэгэхээр банк зээл олгочоод олгосон зээл нь эргэж орж ирэхгүй хугацаа алдаад чанаргуйтуул ерөөсөө банк яадгүй гэхээр олж байгаа цэвэр шиг олсон мөнгнөөсөө тэр одоо зээлийн эрсдлийг нь хаахын тулд хөрөнгө оруулагч банкны үзээс мишээ хамгаалахын тулд хадгаламж зээл шиг хамгаалахын тулд түүнийг хаасан эрсдлийн сан гэж байгуулдаг байгаа зээлтийн ижил дүнгээ шахав. За тэгэхээр байх ёстой ашиг нөгөө хөрвөлгсөн ашиг хувьцаа эзэмшиж ноогдол ашиг байх ёстой ашиг ирээдүйд зээл болоод гарч явах ёстой нөгөө өөр өнгөийг чинь нэмэгдүүлж явах ёстой тэр мөнгүүд маань зээлийн эрсдэл сан руу зарлага болоод гарчдаг. За энэ бол банкны ашигтай ажиллагааг маш ихээр хороодог байгаа гэдэг бол ярьж ирсэн байгаа. Тэр бол яалчгүй бол харж явах ёстой үзүүлэлтэл 3 дээр зээлийн өсөлт жигт тогтвортой байх, мөн тус зээл нь чанартай байх гэж. Тэр улирал зургийн тайлан дээр хэлээ банкны чанаргүй зээл ярьцаг бол нэг бүрсэн шалгаад бол явж ия. За үргэлжлүүлээд банкны эдлээ хувьцааны голох үзүүлэлтүүдийг бол товч ярих дараагийн слайд дээр бол харагдаж байна. За баруун талаасаа хувьцааны ханшийг нь 5 банк дээр бол харуулсан байгаа даа. За оны эхнээс буюу 25 оны 1 сарын 1-ээс өнөөдөр 4 сарын 20 хүртэл хувьцааны ханшийг нь харуулсан байна. За 1 сарын 1-ний бол ойлгомжтой байх үснээс индексжүүлсэн буюу 100 руу оруулсан байгаа. За ингээд 5 банк хараад өнөөдөр хүртэл хараад үзвэл 91 хувьцааны ханш бол уналттай дунджаар хасах 12% унжсан харагдаж байна. За ганцхан банк өсөлттэй харагдаж байна буюу Хас банк 103.1 буюу өсөлтийн үе нь 3.1% харагдаж. За нөгөө банкуд маань унчихсан. За голомт банк маань бүр үндсэндээ 17% унчихсан оны эхнээс. За ингээд графикийн хөдөлгөөнийг хараад үзвэл 2 сард нэг огцон өсөлттэй хөдөлгөөн бол харагдаж байна. За өмнөх дугааруудад хэлээ байнга ярьдаг. Ногдол ашиг зарлалаа. Ногдлын өгөөж нь 15-20% өндөр гарлаа.
арилжаачид спекуляц байдлаар их хэмжээгээр орж идэг. За ногоолчгийн бүртгэлийн өдөр нь 3 сар 4 сарыг болдог. За үүний дараа бүгд зараа гарчдаг. Буюу хувьцаа нь тасралтгүй ундаг. За яг ингээд энэ онд ингээд хараад үзвэл ногоолчгийн сезон бол дуусчлаа. Банкуудын одоо ногоолч бол ороод ирэн бүртгэлийн өдөр нь дуусчихсан. Тэгэхээр үндсэндээ банкуд 2 3 дугаар улирал дээр одоо 9 сард намар үнэхээр 2 3 дугаар улирлын тайлан супер өндөрсөлтөд гардаггүй юм бол банкны хувьцаа өсөх тийм богино хугацаанд бол үнэхээр ямар ч материал үндэслэл бол шинжирч миний хувьд бол харагдахгүй байгаа даа харамсалтай. Яг л банкны хувьцаа 1000 үнэлгээ нь хямд байгаад ногоолчгийн өгөөж нь эрхчил 1000 өгөөж нь өндөр байгаад Монголд ерөөсөө хөрөнгөний зах зээлээр яаж ийнэ гэвэл томоохон хөрөнгө оруулагч, тэтгэврийн сангууд, том даатгалын сангууд, фондууд ерөөсөө байхгүй. Ерөөсөө л жижиглэнгийн хөрөнгө болж, ритейл хөрөнгө оруулж хоорондын гар дамжаал явааддаг буюу нэг ногоолчгийн үед нь өсдөг, буурдаг, тэгэл шидэгдэж явж байгаа. Тэр ийм зах зээлийг ерөөсөө үүрэн шилт бус зах зээл гэж бол хэдүүлэл яриад байгаа. Тэгэхээр нэг Монголын нийт зах зээлтэй холбоотойгоор хувьцааны ашигт бол нийтэд бол ингэж бол хөдөлгөөн дам банкуд бол биш. Тэр юу гэж хэлэх гээд байвал банкуудын фундаментал буюу суурь үзүүлэлтүүд нь муу байгаа учраас хувьцаа нь бол ингэж бол өксөж буугаад байгаа бол ерөөсөө бол биш ээ. Ерөөсөө л манай улсын хөгжиж байгаа хөрөнгөний зах зээлийн онцлог тийм арилжааны шинж төлөвлөгөөнөөс бол үүдээ хувьцааны шил дээш доош хийх хэмжээгээр хэлбэлж байна гэдгийг ойлгох нь бол зүйтэй. За өөр хэдлээ одоо Монголын хөрөнгөний бирж, ленд одоо юу гэдэг нь 5 талгаа гээд ногоолч үзэл цайтай хувьцаануудыг хараад үзэл яг адилхан ийм л төр зэрэг харагдаж идэг. Өмнөх хэдүүлээ ногоолчийн дугаар дээр бол зөндөө бол ярьсан байгаа даа. За дараагийн слайд дээр бол зах зээлийн үнэлгээгээр бид нар банкуд ерөн системийнхаа нийт хөрөнгөний зах зээлийн талыг нь авчдаг гэж бол хэлж ирсэн. Хаан банк 2 их 80. Их 80-ийн левел дээр. Худалдаа хөгжил 1.1 их 80. За араас нэг 800 тэрбумууд дээр хас голомт. За хамгийн бага зах зээлийн үнэлгээгээр Төрийн банк 330 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй бол явж байна. 4 сарын 21-ний хашаар. За доош талаад харуул энийг өмнөх дугаар дээр ярьж ирсэн. 24 оны бүх арилжааны өдрийн дундаж одоо хэмжээг нь хараад үзвэл банкуд бол харьцангуй бирж дээр арилжааны итгэх сайтай буюу авч зарах хэмжээ өндөр байдаг. Буюу хүрэх чадвар харьцангуй багатай байдаг гэж ярьж ирсэн байгаа. Ингээ хараад үзвэл хаан банк 133 сайт, голомт 30 орчим сайт ингээ харагдаж байна. За топ 20-оос бол өндөр бол байх нэ. Буюу харьцангуй банкны хувьцаа бол үзүүлэлт сайтай гэдэг маань хүрэх чадвар харьцангуй боломжийн бол харагдаж байна. За хамгийн сүүлд нь хэдүүлээ яа дөрөвт хүчин зүйл буюу ерөөсөө банкч байна уу ямар ч хувьцаа авч байгаа бол хамгийн түрүүнд хэлээ тэр бизнесийн үнэлгээний хямд буюу ханшин хямд байх бид нар авах хэрэгтэй. Хамгийн чухал нь үнэлгээ гэдэг. Ерөөсөө ирээдүйн ашигын өсөлт, ногоолчийн өгөөжч хувийг таны хувьцаанд төлсөн тэр үнэчил тодорхойлдог байгаадгаа буюу хувьцааны үнэлгээ гэдэг чинь. За банкуудын үнэлгээг зөвхөн PPP-гээр энгийн талаас нь хэлээ хараад үзвэл системийн 5 банк муу адил чагсаасан байгаа даа. За хамгийн зүүнтлийн слайд дээр үн ашигын харьцаа буюу P харьцааг харуулсан байгаа даа. За хувьцааны ашиг бол өчигдрийн хашаар буюу 4 сарын 21-ээр 5 банкны хашиг авсан байгаа даа. За одоо нэг ч хувьцаа ногдох цэвэр ашигын хэмжээ буюу EPS-ийг нь сүүлийн 12 сараар нь буюу 25 оны Q1, 24 Q4, 23 Q2-оор буюу сүүлийн 12 сарын нэг ч хувьцаа ногдох ашиг нь авсан байгаа даа гэсэн. За ингэж хараад үзвэл бол энэ нь бол банкнуудын хувьцаа бол дүнж хэлэхэд бол зах зээл дээр бол хямдхан үнэлж байна. PMI-г дунджаар 3.5-тай. За топ 20 хэдүүлээ систем бирж дээрх топ 20 хувьцаат компаниар төдөл P дунджаар нэг 7-8 орчим хувьтай байгаа болов. За түүнтэй харьцуулахад бол мэдээж бага байна. За нэг ялангуяа голомтын хувьцаа харьцангуй бага бол үнэлж байна. За нөгөө талдаа үн дансны харьцаа буюу PB-г нь харсан ч гэсэн дунд чинь 5 банк маань яг адилхан өчигдрийн хашаар за нэг ч хувьцаа ногдох дансны үнийг нь 25 оны 1-р удирлаар хамгийн сүүлийн тон үзүүлэлтээр хараад үзвэл ер нь нэг 0.76-тай буюу мөн л адил хямд үнэлж. Үндсэндээ банкуудын 0.76 гэдэг маань тэр банкны баланс дээр байгаа өөрийн өрөнгөөсөө зах зээл дээр хямдхан үнэлж ийн гэж хэлэл ойлгож байна. Хэрвээ яг ижилхэн бол энэ PB харьцаа маань 1 0 байх хэвээр. Буюу энэ бизнес ер нь татан буугдсан ч тэр үнээсээ илүү хямдхан зарагч ийн гэж бол хэлж болно. За яг хөө би энэ дээр та бүхэнд дөрөвдөх одоо хүчин зүйлийн дүгнэлтийг хэлэхэд бол ер нь олон улсч тэр Монголч тэр банкны хувьцаа зах зээл дээр харьцангуй хямд үнэлж ийдэг. Яг л value хувьцаа бизнес нь харьцангуй ханчсан учраас mature бизнес учраас угаасаа үнэлгээ нь бол хямд байж идэг. Тэгэхээр үнэлгээ юм хямд байна. Өө PB чинь 1.5 1-ээс доош байна гэд бас авахуйг бол нэг өрөөсгөлцөл. За P-ийг харсан ч гэсэн 10 15 бид нэр практик дээр ярьдаг 15-аас доош хямд үнэлдэг. Тэгээ хараад үзвэл банкуудыг бол бас бүгдийг ингээд авчих юм бол бас тийм болол биш байгаа даа. Тэгэхээр хэдлээ банкны хувьцаан дээр багцаа бүрдүүлжил байгаа бол би бол ер нь тань зөвлөхөд Монголд бол хувьцаанууд бол үнэхээр саний хийсэн үндэслэлээр бол
маш хэцүү байдаг. Та үнэхээр хувьцааны ханшийн өсөлтийг хараа гэвэл 3 ба түүнээс дээш жил за болж игэл 5 10 жилийн хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай болдоо. Тэгэхээр тань зөвлөхөд хөрөнгө оруулалтын багц дээр ер нь 60 40 за магадгүй 70 30 ярицаатаар 70% нь бондын хөрөнгө оруулалт дээр одоо 19% хөрөнгө оруулалт дээр төлөвлөрүүлээд за бондоос орж ирэх эрсдэл багтай бондын хөрөнгөлөөс орж ирэх улирал тутмын хүүний орлогоороо нөгөө 30% багц буюу эдгээр хувьцаанууд за өөр хүнсний салбар болсон хувьцаануудаа илүү урт хугацааны активын шинжтэйгээр хөрөнгөлийн шинжтэйгээр авахыг бол тань зөвлөж байна. За энэ бол мэдээж хамгийн Монголд оптимал хөрөнгө оруулалтыг бол нэг болоод байгаа. Тэгэхгүй та 2 жилийн дараа ашиглах байрны мөнгө, бизнесийн эргэлтийн мөнгөө хувьцаанууд ингээ авчдаг. Гэтэл 2 жилийн дараа та зарим зэлээс ногд шиг авсан, заримаас нь магадгүй авсан үнээс нь хямдалтай байгаад зах зээл эдийн засгийн ямар ч орчинд байсан Монгол хувьцааны шал харьцангуй тийм үржтэй бол хөдөлж чадахгүй байгаа учраас эрсдэлд орчих бол бүрэн боломжтой. Тэгэхээр ер нь 70 30 гэдэг харьцааг бол зөвлөж байна. 30% дээр нь хувьцаа авах. За банкны хувьцааны 30% хувьцааны банкны салбарыг нь би бол тань зөвлөхөд ер нь хаан банкны хувьцааг бол зайлшгүй байлгахыг бол зөвлөж байна. Яг бол эдгээр дөрвөн хүчин зүйл буюу энэ дөрвөн хүчин бүрдчихэж за өөр холбогдох хэд хэдэн хүчин зүйл дээр үндэслэж та жил болгон тогтмол ногд ашиг авна. За хаан банк бол энэ жил 197 тараасан бол их жил 230 үлээ гэж. За тэхийн тулд хэлсэн нэгт байгаа хамгийн чухал зүйл нь өөр өөрийн зохистой харьцаа хамгийн өндөр байгаа банкнд зүгээр гэж. За хаан банк бол одоогоор 18% буюу харьцангуй өндөр байгаа. За нөгөө талдаа урт хугацаанд ханшийн өсөлтийг харъя гэж бол мэдээж банкны бизнес бол ханчсан бизнесээ тэгж CEO одоо Америкаар бол Tesla шиг тэгж нугараад супер бол үнэхээр өсөх бол бизнес моделийн хувьд бол зах зээлийн хувьд бол боломжгүй үзэлээ. Тэгэхээр та бүхэн түүнийг ойлгоод ногдол шиг дээр нь илүү value ногдол шиг хувьцаа гэдэг талаас нь банкны хувьцаанд бол хөрөнгө оруулахыг бол зөвлөж байна. За мэдээж одоо банкуудын хувьцааны үнэлгээ бол хямд байна. Та энэ 5 банкнаас эдгээр үзүүлэлтээ харж хагаад за хаан банк нэг нь байгаа нөгөөх нь магадгүй хас банк ч юм уу голомт банк өөр бусад банка багтаагаад авчихад бол ер нь нэг хаан банкнаас бол их жил ногдол шиг гэж бол бондын хүүтэй ижил шахуу авах бол бүрэн бол боломжтой байгаа даа. За мэдээж Q2, Q3 эдийн засгийн нөхцөл яаж хийхийг бол таашгүй. Одоо бол тодорхой босоод бол маш өндөртэй орчин бол солигдож байгаа. Тэр нэг иймэрхүү үндслүүдийг харгалзаж үзээд мэдээж бол 30% портфолио дээрх банкны эзлэх хувийг бол тавал байлгасан нь бол цохилтой илүү ногдол шиг талаас нь хэлбэл харах бол шаардлагатай болох нэ. За ингээд яг өнөөдрийн дугаараа бол өндөрлөе. Ер нь эцэстний хэлэхэд би түрүү өөрөөр эзэхтэй харьцаа гэдэг чинь. За банкын нэгдүгээр илрээлийн тайлан дээр бол яг үүндээ ногдол шиг байдлаар тараачих хэвээр эзэдээ өгөх хэмжээний кэш. За хаан банкны 200 300 тэрбумын кэш чинь яг одоогийн байдлаар банк дээр өөрийн өрөнгө дээр хуралдсан ашиг байдлаар бүртгэгдсэн байгаа гэдэг та бүхэн анхаараарай. За энэ маань яг үүндээ бол ногдол шиг өглөг байдлаар магадгүй 200 илрээлийн тайлан дээр нь бол бичлэлт нь бол өөрчлөгдөнө. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор нөгөө өөрийн харьцаж нь бол бууж ирэх нь бол мэдээж ойлгомжтой. Тэгэхээр хэлээ Q2. За Q2-ийн тайлан бол нэгдүгээр хагасаар л аудиттай гардаг байгаа. Түүн дээр нь илүү дэлгэрэнгүй яриад ер нь яг банкны санхүү рүү бол тэгэл гүнзгий ороод холбогдох шийдвэр стратеги боловсруулад явъя. За өнөөдрийн шинж бол нэг иймэрхүү ингээд өнөөдрийн дугаараа өндөрлөе.